Зүүн бүсийн гишүүд эргэх холбоотой ажилладаг. Би сонгуулаар та бүхний өмнө гараад зогсож байхдаа эргэх холбоотой байна, энгийн даруй байна, эх оронч байна гэсэн энэ гурван үзэл баримтлалаас огтхон жухраагүй. Энэ чуулганы уралдаан 24 оноос сонгуулиас хойш одоо 2 дахь жилийн хугацаа руу орж байна. Бид бүхэн энэ хооронд эргэх холбоо хөтөлбөрийг байнга зохион байгуулж, энэ эргэх холбоо хөтөлбөрийнхөө хүрээнд Хинтий, Дорн, Сүхбаатар аймгийн Бүгд Сум суурингаар явж. Тэгээ эргэх холбоо хөтөлбөрөөс би 3 үр дүн хардаг. Нэгдүгээр бидний тэнд батлаад байгаа хууль маань эсвэл тэр чуулганы танхимд сайд нарын ажил хариуцсан хүмүүсийн яриад байгаа бүх юм сайн сайхан болж байгаа гэдэг тэр зүйл яг амьдрал дээр ямар байгаа юм бэ гэдгийг бид бас одоо харах ёстой гэж ингэж үздэг. Тэрийг бид нэр зөвхөн сошиалоор биш, ийм нүүр тулсан уулзалтаар бид нэр одоо ил болгож чадна. Энэ бол их чухал зүйл гэж ингэж харна. Хоёрдугаарт нь бол бид нар мэдээж гаргасан хууль тогтоомжоос сурчлах гэсэн. Гуравдугаарт нь бол энэ уулзалтаас үр дүн гардаг байх хэрэгтэй. Тэрнээс одоо нэг жихээрээ сонсоод нөгөө жихээрээ гаргаад хүн босч ирээд зовлон яриул нөгөө худалчгүй хөөрхий олон гэдэг шиг та ястай зөв ярьж байна, та ястай зөв юм ярьж байна, хөөрхий тэгээд байна үгээд ингээд тэгээ гараад нөгөө жихээрээ гаргаа мартчихдаг байж болно. Тийм ч учраас би бол одоо манай зүүн бүсээ сонгогдсон хурлын гишүүд чуулганы болон байнгын хорооны хуралдаан дээр орон нутагт байгаа, орон нутагт ард түмнээс гарч байгаа ярьж байгаа юм зүйлүүдийг бас хэлж дамжуулаад шийдэхин төлөө байдаг.